HSK 3班级 ang гэдэг үг үзнэ. 我们班级有30个学生. За манай ангид байдаг 30个 30 ширхэг сурагч. Нэргүй урд ер нь тооллогоо заавалчгүй ордог тийм ээ. 大家都很努力 бүгдээрээ маш хичээнгүй. За энд дөө юу гэж явж байгаа лээ? 大家бултаараа бүгдээрээ буюу нэг ч хүн үлдэхгүй гэсэн санаа дөө дээр явах нь. Тэгэхээр бүгдээрээ маш努力 хичээнгүй юм байна. 每个班级都有自己的班长.班长чинь юу юм бэ? Ангийн дарга гэсэн үг тийм ээ. Тэгэхээр сурагч юу анги болгонд бүгдээрэнд нь байдаг. За энд байгаа энэ дөө юу гэж явж байгаа? Мэй орсон учраас ард нь дөө заавалчгүй орох хэрэгтэй. Тэгэхээр анги нэг бүрэрт бүгдээрэнд нь байдаг. өөрийн гэсэн ангийн дарга. 我们班级的成绩比其他班级好. За 我们班级的成绩гэдэг чинь дүн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр манай ангийн дүн нь би其他班成绩гэхээр тэдний юу бусад тэ чита бусад ангийн дүнгээс хаа. За би гэдгийг HSK 1 дээр ярьсан. Тэр хичээл дээрээс үзээрэй. Бусад ангийн дүнгээс нь илүү сайн гэнэ. За дахиад хоёр жишээ харчи. 阿姨问我在哪个班级学习. За ихч чинь яадаг вүлээ? Нэгдүгээр хичээл дээр үзээрэй. 问我 надаас асуулаа. Намайг 在哪个班级. За аль нэг буюу аль ангид 学习 сурдаг юм бэ гэж ихч асуулаа. 我们班级一起打扫学校. манай анги 一起 хамтдаа 打扫 цэвэрлсэн 学校 сургуулигаа. 大家很开心 бүгдээрээ маш 开心 happy байлаа. За өнөөдөр гэрийн даалгавар энэ гурван өгүүлбэрийг гурвангийн зөв дэсралд оруулаад комент хэсэгт бичээрэй. Өнөөдөр үзсэн үг 班级 анги гэдэг үг байлаа.